Зургийг утасныхын дэлгэцэн дээр бүүтэв. Ice Universe гэх нөхөр нэгэн зургийг Twitter дээр хуваалцах хизээч энэ зургийг утасныхын дүүрэн дээр тавьж болохгүй гэсэн маш чухал анхааруулгатай пост хийжээ. Энэхүү түүний дөрсүүд дагчид зургийг утасныхын дүүрэн дээр тавьж улмаар утаснууд нь ажиллагаа болж маш их хацаж эхэлснээр нэг мөс нэвтэрч эхэлжээ. Хүмүүс энэхүү зургийг харалтаа эсвэл вирус агуулсан мэтэр хоорондоо ярилцсааж байв. Гэтэл энэхүү зургийн цаана вирус бол элдв код байхгүй ямар ч асуудалгүй байсан тул нэгэн ютубер хэсэг мөрдлөгийг явуулаар шийдэв. Утас мэрэгжлийн камер зураг зэрэг нь RGB өнгөний нэгтршил болон гэрлийн люминер торгоотой байдаг боловч хэд өндөр өгөгдөлтөй зураг нь Android утасны систем тохирдог учраас саатал үүсдэг байна. Android торгоод утасны хүлээн авч чадал тухайн зургийн пиксел ганцхан тоогоор зөрсөн байхад л гацаж ажиллагаагүй болох аюултай байдаг. Зөвхөн энэ зургаас гадна маш олон Pro Photo RGB өгөгдөлтөй зураг байдаг учраас ямар нэгэн зураг татан авч утасныхын дүүрэн дээр тавихаас өмнө пиксел болон RGB-г шалгаж байх нь чухал юм. YouTube дээр байдаг бишгийг илүү хөгжилтэй үзэгчдэд сонирхолтой болгодог зүйл яахан аргагүй мем байдаг. Тэгвэл өөрийнхөө дуртай ТV шоуг сонгоод, дурын дүрээ сонгоод, нэрээ бичиж хайж, текст оошуулж болдог. Fake.com гэж сайтыг ашиглаад магадгүй найзынхаа хайртай жүжигчнэр хүртэл төрсөн өдрийн мэнд хүргэж урмын үгээр сэтгэлийн нэвгч болно шүү. Найзууд ажлынхнараа цайны цаг эсвэл сул цагаараа шинэ содон зүйл туршиж үзхийг хүсч байвал The Pointer.com руу зочлоод үзээрэй. Маусныхаа сумыг нэг газар байрлуулад хэдэн секундын дараа яг сум руугаа заасан зурагч нь гарч ирэх болно. Та хашиж заасан болох ба хамгийн хөгжилтэй цаана гарч байгаа хүмүүсийн царайны өрөөл зэрэг таныг өөдөхгүй юм шүү. 10 жилдээ амьдрал хэрэгтэй юм шиг үгүй юм шиг олон хичээлүүд дундаас математикийн хичээлээ хийж чаддаггүй болохоор үсгтээ тоогож дургуйцг нь их байж. What the fuck is this piece of shit? Ашгүйнийг төгсөөд их сургууль ортлоо гэтэл стил байсаар байгаад байвал яах вэ гэж бодож байна. Тэгвэл шууд worldformalpha.com гэж ороод бодлогоо бичээд хайчих. Бүх задрагатай хариу нь гараад ирдэг болохоор хүнээр тайлбарлахгүй байсан ч чадахгүй байгаа хэсгээ ойлгоод үлдчихдэг юм штэ. Математикаас гадна түүх газар зөө гэд олон хичээл чинь туслах сайт юм аа.